залуучуудаа тэгэхээр Монгол улсад Улаанбаатар хотод өглөөний 6 цаг болж байна. Бид нэр одоо вокзал дээр ирчээд байна. Тэгэхээр яг одоо Ирхүүгээс ирсэн одоо Ирхүүгийн 4-5 сургуулиас цуглуулж авч ирсэн Монгол улсынхаа эмзэг тавхын ядуу хүмүүс одоо явуулсан хандивын хувцсыг авах бэлэн болчиход байна. Тэгэхээр одоо шууд дамжуулъя гэж. Буруу газар очиад буруу хүнд ачаа болох. Шууд аваа. Энэ харагдахгүй байна. Ирхүүгээс ирж байгаа хувцас. Хотоос Хослонжийн хувц ирсэн байна. Тэгэхээр одоо яг Улаанбаатар хотын вокзал дээрээс одоо шууд хувцас авсан дээрээ та нарт одоо тайлангаа мэдээлэл өгч байна. Тэгэхээр энд бол одоо Ирхүүгийн оюутнуудын холбооноос сайн үлсийн аянд гэдэг. Тэгэхээр арга хэмжээ мань олон улсыг хамраад эхнээсээ бол гадаадаас манай сайн сэтгэлтэй залуучууд маань хувцас явуулаад эхэлсэн байна шүү. Тэгэхээр Улаанбаатарын вокзал 6 цаг 30 минут байлаа.